40,000 орчим хүн амтай болж тусдаа засаг захиргааны нэгж болж хотын статустай болсон нь налаагчдын амин сүнс байсан нүүрсний уурхай хаагдсанаар залуус налаахын нүүрсний уурхайд хуваарай нүүрс олборлож ослын шинж чанартаагаар амиа алдах нь олширсоор байна. Тиймээс шийдвэр гаргах төвчний хүмүүст энэхүү мэдээллийг нь нүдээр үзүүлж анхаарал хандуулах цаг болсон гэдгийг нь сануулахаар энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэлээ. Энд бол бас аваар ослууд гарч байгаа. Уурхай өөрөө бас яг хөдөлгөөн хамгааллын нэлээд өндөр шаардлагыг шаарддаг ийм ажил шүү дээ. Тэгэхээр энэ манай хоёрт маань бас одоо тэр болгон мод аваад бэлгээ хийгээд чадахгүй. Зардал өндөртэй гэдэг ингээд амар хэцүү юм бол явж байгаа. 2009 оны 8 сард манай нөхөр манай хадам 19 настай хүүхдтэйг нэг газарт шорооход нүүрсэнд орох гээд ажилласан. Манай нөхөр нэг өөр бас нэг хажуу талд нь шорооход ингээд дөрвөлөө ажиллаж исэн. Тэр нь одоо юу гэдгийг хідүүлээ нийлж ажиллах уу мэдээж ашиг хуваагаад авдаг юм. Тэгээ ингээд 5 зургуулаад зүгтээ ажиллана. Маш их төвд 10 12 гуруулаад зүгтээ ажиллаж. Тэгэд манай хадмынхаа төрүүлээд нүүрсэнд ороод тэгээд нүүрсэнд оронгуудаа доошоогоо бэхэтгээ тавих гэж ороод тэгээд хадам өөрийн авгаагийнхын бүтэг хоёул ажилтдаг гэсэн. Тэр хоёр нь доошоо ороод бэхэтгээ тавих гээд орсон. Тэгээд дээр нь манай тэгвэл хадмын 19 настай хүүхдэн зогсож исэн. Тэгээд тэр хэдийг нөгөө доошоо орохт нь за хянаад байж байгаараа гэд байж итэл нөгөө хоёр нь сургууль болчихгот нь нөгөө хүүхэд нь манай нөхөрлөг гүйж очиод эрх хаа хоёр доошоороо алга болчихлоо гэл. Тэгэл манай нөхөрч гүйж очиод эхлээс нь 19 настай хүүхэд нь өсрээд нөгөө жалгах шиг нөгөө ухс нь нөхрөөгөө гүйж орсон араас нь манай нөхөр гүйж орсон. Тэгэд аль хэдийн тэр хоёр хүн цаанасаа бохор агаар нь шүүрж орж ирээд газар дээр нас ирсэн байлээ. Тэгэл тэр хоёр нь дээр нь тэр 19 настай хүүхэд нь дээр нь манай нөхөр давхцаад дөрүүлээ юусан газар дээр л нас ирсэн. Ер нь налаахын уурхайд метан хайны аюулаас болж дэлбэрэлт үе гарч байсныг бид одоо хүртэл мэдчихэл байна. Тэгэхээр газрын гүндэн биднаар хэлүүлдэггүй тэргүй байгалийн хий байна гэдэг нь бол тодорхой. Одоо манай гурван хүчин хийж аавыг мэдхгүй шүү дээ. Манай нөгөө том гэж нэгдүгээр анги байсан. Нөгөө хоёр нь жоохон нөгөө 5 хоёр байсан. Хоёр тастаа гурдаа. Хай мэдхгүй шүү дээ. Тэгээ хабич нөгөө хоёр нь апол ээж нь ээж болол явдаг болохоор сайн ээжийнхэн үед манай хүүхэд намайг гэж боддгийг за хайг бол мэдхгүй зургийг хараад тань. Налаахын нүүрсний гадаргууд ойрхон хэсгийг нь чадхаараа одоо ухаж авсаар байгаад ингээд олон ч хүн насварлаа. Олон ч хүн дарагдлаа. Олон хүн одоо мэрэгжлийн өвчнөд боллоо. Энэ бүхэн бол би дотроо харамсаж явдیں۔ Одоо ингээд дулаарч байгаа цагт одоо сүлэм зөөлрүүд юм. Нэлээл эрсдэлтэй л юм л та ер нь бол. Тий. Тэгээд энэ 10 мод содо тавиал тэгэл явуулчлаа. Унах газар тэгээд өөртөө аль болохоор бэлгээр хийгээл чадлаараа л хийгээл явуулчлаа. Хоёрын хооронд энэ нинжа нар юм уу хагас одоо сүүлийн үед боловсронгүй нинжа гэж ярих болж шивдэ. Ийм мар явах бол хүн амын эрүүл мэнд аюулгүй ажиллагаанд ямар ч хяналт шалгалт байхгүй. Уул уурхайн салбарт мөрдөдөг дүрм журмууд ямар ч биелэлт байхгүй. Одоо яваад сурцсан хүмүүс одоо явах амьдрахын төлөө явахгүй жих нэг 5 10 минут явжлаа шүү дээ. Амьдрахгүй болохгүй шүү дээ. Тэгээ бүгдээр амьдрахын төлөө аваа хүүхдээ яваад ижиг ээж аваагаа ижиг явж байгаа. Хавийн сайд өөрөө тэр үед аваар асуул гаргаж налаахын уурхайн дарга байхдаа хүнд байдалд 10 хэдэн хүн зэрэг даруулж байсан тэрнээсээ болсон юм уу? Ер нь яагаад хаасны шалтгааныг бол би өнөө болтлоо ойлгодгүй. Налаахын уурхай одоо ингээд бэлтгэлгүй хаагдчихсан шалтгаан юу юм? Тэр аваарч болсон юм биш ер нь. Тэгэл ерөнхийдөө завтраггүй болоод ерөөсөө тэгэл надад уурхай бол тэгээд хаагдсан байхгүй. Одоо ингээ ажлын байр ингээ өв зөнгөө ингээл ажлын байр хангаж өгөх надад шүтүү нүүрс өгөхгүй шүү дээ.
ажлын байр, тогтмол, цалинтай. Сарын цалин тэт гэх юм амар шүү. Уурхай уухгүй амар. Ажлын байрны асуудал бол налах тусч байгаа хэцүү болсон. Хэцүү болцсон болохоор одоо залуучууд бас иймэрхүү бэлтгэлтэй алхмыг хийгээд явах шиг л байна. Сая өнгөрсөн 100 хотын захирчин сонгуул явагдаад бид хотынхаа төрнийг батлаад хот болоод зархичаа сонгоод ингээд үйл ажиллагаагаа явуулаад 6 сар гарангийн хугацаа болж байна налахад. Одоо энэ дээр одоо хамгийн түрүүнд анхаарч байгаа эмзэглүүлж байгаа асуудал бол энэ ажлын байрны асуудал айгүй хугацаар тавигдж байгаа. Тэгээ угаасаа налагч нь ажилгүй улсууд анханасаа л энэ уурхай өөрсдөө ингээ хуваараа уурхай нэгээд л амьдралаа залгуулж явж исэн. Тэгээ наалахын аймаг хүмүүс ингээд амьдрал. Өдөрний ганц 2 өдөр хоолны мөнгө олох гал ингээд явж шин. Өдөртөө нэг 10-20 мөнгө төгрөгтэй л шүү. Ер нь цаашдаа энэ налах уурхайг ер нь бол ингээд эргээд ашиглах боломжтой юу? Зураг ингээд харахад байна шүү дээ одоо. Энд одоо энэ 240 м гэнэ тийм. Энэ 260 ингээд цааш явцсан. Энэ уурхайн хязгаар. Тэгэхээр одоо энэ дүлдээс нь юу шүү дээ. Тэгэхээр энэ 240 м-ийн дор энэ усны түвшин хаа байх уу дээр байгаа. Тэгэхээр энэ усыг авах гэж байна шүү дээ. Энэ хадар доогоор өчнөө байгууламж өчнөө юм хэрэгтэй болно. Тэгээд сүүлийн үеийн тоног төхөөрөмж тэрний зардаг гэсэн чинь шүү одоо зүгээр тэрний энэний зардаг доор биш одоо ер нь энд гаргаж байгаа мөнгө юу шүү ер нь дандаахад биш одоо зүгээр барилгын үйлдвэр ч юм уу эсвэл одоо хүнсний том үйлдвэрч оруулаад ирд юм уу тэр нь хамаагүй ашигтай. Одоо бол налахын хотгор усны асуудалгүй боллоо. Зам тээвэр бүх юм бэлэн байна. Ажиллах хүчин бэлэн байна. Ганцхан сайн зохион байгуулагч, сайн үйлдвэрийн дарга бий болоосой л гэж би гордож байна. Болцоо одоо харагдаад бас нэгдэд эхэлж байгаа. Энэ юу гэхээр манай налах руу барилгын аж үйлдвэрлэлийн парк гэдэг үйлдвэрлэлийн парк баригдахаар одоо шаваа тавиад эхэлсэн үйл ажиллагаа нь эхлээд нээлттэй ажиллагаа нь 16-нд энэ сарын 16-нд одоо нээлттэй ажиллагаа болох юм. Энэ дээр тэдний барилга офисын барилга нь ашиглалтанд орсон. Дэд бүтцийнхээ юмнуудыг бол нэгдүгээр цахилгаанаа татсан, усныхаа асуудлыг шийдсэн. Энэ дээр эхний ээлжинд 5 том үйлдвэр орж ирэхээр ингээд төслийн юугаар шалгараад ороод ирсэн юм байна. Үүнд болохоор бетон хийцийн үйлдвэр, бетон бэлдэх үйлдвэр. Энэ бол нэлээд Монгол улсыг хангахгүй хэмжээний том үйлдвэрүүдийн төслүүд яригдаад байгаа. Хоёрд нь ган төвөнгийн үйлдвэргээд одоо гангийн оронд хэрэглэдэг барилгын материалыг тэрний үйлдвэргээд ийм хоёр том үйлдвэр ихний ээлжинд орж ирээд үйл ажиллагаа эхлүүлэхэд газар автсан. Тэгээд мэдээд миний мэдж байгаагаар бол энэ 6 сараас үйл ажиллагаа эхнийхээ юмнууд үйлдвэрийнхээ юмнууд барьж оруулж ирнэ гэдэг паркын дарга одоо нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлын төлөөлөгч Баяраа гэдэг залуу байдээ. Тэгэхээр телевиз үзэн сууж байгаа үзэгчтэй налахын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Налах дүүрэгт бол 3 том төсөл хэрэгжиж бэлэн болж байгаа. За энэ нь бол нийслэл хотыг хөгжүүлэх 2020 он хүртэл ерөнхий төлөвлөгөө 30 он хүртэл чиг хандлагаар за налахад барилгын материалын бөөний худалдааны төв, налахын барилгын материал үйлдвэр технологийн парк, төмөр завын ачаа тээврийг сэлгэн болох төв гэсэн ийм 3 уялдаа холбоотой 3 төсөл бол хэрэгжихэд бол бэлэн болоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол төмөр завын ачаа тээврээр ачиж болгоно. Энд нь бол одоо дэвшил технологи нэвтэрсэн 50-60 үйлдвэр ашиглалтанд орно. Үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ бөөний худалдаагаар худалдаална. Тээвэрлсэн бүтээгдэхүүнээ одоо бөөний худалдааны ийм одоо уялдаа холбоотой 3 төсөл хэрэгжих бэлэн болоод байгаа. Тэгэхээр энэ налахын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах болсон үндэслэл нь юу юм? За үндэслэл бол 2007 оноос эхэлтэй. 2007 онд бол барилгын материалын үйлдвэрлэлээс эхлээд барилгын одоо үйлдвэрлэлт юм барилга босролтын төрөлөө явчихсан. Тэгэхээр одоо барилгын материалын хомсдол үүсч эхэлсэн. Одоо импортоос гаднаас оруулж ирэх, тэр тусмаа урд төсөөш оруулж ирэх. Тэгэхээр чанарын асуудал яригдаж эхэлсэн. Дээрээс нь мөн одоо барилгын материалын одоо алсаас зөөж байгаа учраас одоо тээврийн зардал энэ мэндийг нэмээд эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа метр квадратын өндөр. Дээрээс нь одоо барилгын материалын чанар яригдаад эхлэхээр одоо тухайн үе Монгол улсын засгийн газраас 2007 онд барилгын материалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж болсон.
За мастер төлөвлөгөөний гол үзэл санаа, үндсэн концепц нь юу байсан гэхээр хөдөө орон нутгад бол барилгын материалын үйлдвэрлэлийг бол олноор бий болгоё. Улаанбаатар хотын ойролцоо алсгсан дүүргийг түшиглээд барилгын материалын үйлдвэрлэлийн цогцлоор парк хэлбэрээр хөгжүүлэх гэдэг үндсэн үзэл санаа нь 2007 онд гарсан. Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа хөрсний бохирдол, усны бохирдол, энэ агаарын бохирдолтой холбоотойгоор 2 том паркийг Улаанбаатар хотын захад одоо шинээр одоо байгуулахын ажил орсон байдаг. Барилгын материалын одоо үйлдвэр технологийн паркийг Налах хотод байгуулъя гэсэн ийм шийдвэр бол гарсан байдаг. 2009 онд бол паркийн эргэцэн байдлын тухай хууль батлагдсан. Паркийн эргэцэн байдлын тухай хуулиар паркд барьж байгаа үйлдвэр ямар чөлөөлөлийг илэрхийлэх юм, ямар давуу байдал ойлгох юм, дээрэс нь одоо импортоор орж байгаа бүтээгдэхүүнийг яаж хязгаарлах юм, мөн байгаль орчинд ямар ээлтэй байх юм, дэвшилт технологи нэвтэрсэн гэхийг яаж үзэх юм гэдэг энэ одоо юмуудыг бол хуулиар нь зохицуулаад өгч гисэн. Нийслэлээс одоо ингээд төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох энэ одоо бодлогын баримтчгуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой шатараас үе шаттай арга хэмжээнүүдийг төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд энэ одоо барилгын материалын үйлдвэрлэлийн одоо энэ парк нь байгуулагдсанаар бүсчлээ дагсан одоо хотын төлөвлөлт хөгжлүүд гарна гэж үзэж байгаамаа. 2012 оноос 16 оны нийслэлийн одоо нийгэм эдийн засгийн зорилтод туссан. Тэгээд энэ зорилтын гол зорилго нь бол тухайн орон нутгийн одоо иргэдийг бол ажлын байртай болгох. Мөн одоо тухайн орон нутгийн байгалийн баялагийг ашиглаад тэнд парк хэлбэрээр хөгжүүлэх гэсэн энэ залтууд гарсан. Өөрөөр хэлэх юм бол одоо Налахын барилгын материалын үйлдвэр технологийн парк бол эргэцэн болон бодлогын баримтчийн хүрээнд бол үндэслэл бол хангалттай гаргагдсан. Өнөөдрийг хүртэлх одоо өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд бол барилгын материалын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтыг бол Улаанбаатар хотын төсвөөс санхүүжүүлж дэд үтсэн ажлуудыг бол нэлээд амжилттай хийж ирлээ. Ер нь яг энэ паркийг барьж байгуулах газрыг яагаад Налах гэж сонгосон юм? Магадгүй бас холбогдлоор л сонгосон байх л та. За мэдээж Улаанбаатар хотын төлөвлөлийг сааруулах, мөн одоо алсгсан дүүргээ дэмжих энэ зорилгоор бол Налах дүүрглөө энэ төслийг бол хэрэгжүүлэх гол зорилго нь байсан. Мөн бол энэ мэдээж дэд үтсийн асуудал нөлөөлсөн. Одоо Алтан булгаас Чойрын чиглэлийн босоотын хэлхийн зам, мөн одоо Зөв аймгаас Улаанбаатар руу орж байгаа гол уулзалт нь бол өөрөө Налах дүүрэг. Дээрээс нь бол байгалийн баялаг ихтэй, барилгын материалын бол одоо нөөц ихтэй учраас Налах дүүрглөө энэ барилгын материалуудыг төлрүүлээ. Анх нас намайг ажил авахд Налахын барилгын материал үйлдвэр технологийн парк бол одоо Гордокийн чиглэл рүү сая 300 мянган хүн амтай Улаанбаатар хотын цэвэр унтлагын тэр хавлуу нь бол төлөвлөсөн байсан. Бид бол энийг саяын миний түрүүний хэлдэг одоо бүгд хөдөлгөөний төвтөө мөн одоо сэлгэн болох төвтөө уйж өгж одоо ийш нь босоо төлөхийн зам одоо хангаа чиглэлээр гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол одоо Налахаас хангаалуу одоо барилгын материалын хүнд үйлдвэрлэлүүдийг бол хөгжүүлэх энэ чиглэлийг бол Улаанбаатар хотоос барьж байгаа. Манай Налахын барилгын материал үйлдвэр технологийн паркийн одоо газрын иргэн тойронд бол тэсрэг хүчний үйлдвэрүүд байдаг. Тэгэхээр энэ тэсрэг хүчний үйлдвэрүүд байгаа энэ газар одоо парк үүснэ гэдэг паркийн ойлголт хүмүүс ярьж болох юм. Одоо суурьшлийн бүс үүснэ, тэнд ажлын байр их олноор бий болно. Тэгэхээр одоо энэ тэсрэг хүчний үйлдвэрүүдийн тулд энэ том бүтээн байгуулалт суурьшлийн бүс үүсгэхээр хэр зохимжтой юм бэ гэдэг тал дээр бас хүмүүс санаа зовж байна. Тэгэхээр энэ тэсрэг хүчний үйлдвэрүүд бол Улаанбаатар хотод гэрээд байдаг. 20 он гэхэд бол хангаалуу нүүн газраа бол Улаанбаатар хот руу одоо шилжүүлж өгнө. Энэ дээр бол одоо паркийн өргөтгөл мөн суурьшлийн бүсийг бол ярих хэрэгтэй. Мэдээж паркийн зохион байгуулалтанд оруулна гэдэг бол маш том зорьсон ажил байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ аврах том парк бүтээн босгогдоод бий болсноороо Монгол улсад ямар үр өгөөж ашигтай мөн тухайн одоо байрлаж байгаа Налах хоттой тухайн бүс нутагтаас ямар үр өгөөжийг өгнө гэдэг тийм ач холбогдол харагдаж байна ер нь бол.
За хөгжилтэй хөгжингүү орнууд бол паркийн хэлбэрээр чөлөө төслийн хэлбэрээр зохион байгуулж хувийн хөгжлөд дэмжиж явах хөгжил төрсөн бол олон жишээ байна. За Монгол улсын хувьд бол парк гэдэг нь одоо шин тутам бас бидний ингээд бас мэдэхгүй байгаа зүйл мэд сонсогдох боловч энэ өөрөө бас хөгжлийн гарц. За энэ зөвхөн налахын барилгын материалын үйлдвэр технологийн парк баригдсанаар Монгол улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 178 дахин өснө. Налахын одоо барилгын материалын үйлдвэрлэл 32 дахин өснө. Мөн дээрээс нь одоо налах дүүд нь одоо тулгамдж байгаа олон асуудал байна. Түүний хамгийн гол асуудал нь бол байдаг ажилтгуудын асуудал гэдэг. Ажилтгуудад дагсан одоо ядуурл архитектл гэсэн нийгмийн олон сөрөг хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр одоо налахын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн байр шиг одоо 60 үйлдвэрийн тухай 1500 ажлын байр бий бол тэрнийг дагсан одоо жижиг дунд бизнесийн хүрээнд бол 6000-аас 8000 ажлын байр бий бол энэ тохиолдолд бол одоо налах дүүргийн төдийгүй нийслэлийн Монгол улсын одоо нийгмийн эдийн засагт бол маш их өгөөжтэй ийм том төсөл болох юм аа. Нэгдүгürt бол хангалттай хүчин чадал байгаа. Хоёрдугаарт бол зөвхөн одоо байгаа юм гэхээс илүү гадна дотн тэ гадаадд бол олон улсад одоо ашиглагдаж эхэлж байгаа шинээр орж иж байгаа шинээр одоо нээгдсэн тийм твшилт технологиг Монголд оруулж ирэх. Дээрээс нь Монгол архитекторууд одоо үүсгэж гаргаж ирсэн одоо дизайныг хийх боломжтой материалуудыг бид нар Монгол хүмүүс Монгол эрдэмтдээ өөрсдөө шинээр үүсгэх. Тэрийг одоо цаашлуулад гадагшаа гадаадын зах зээлд гарах гих зэрэг юмнуудыг бол маш алсын хараатай бодож төлөвлөж байгаа. Бид төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. 14-өөс 16 оны үед бол бэлтгэл үе шатаа хангана. 16-аас 17 онд эхний ээлжид 5 үйлдвэр, 17-аас 18 онд 10 үйлдвэр, 18-аас 19 онд 15 үйлдвэр, 19-аас 20 онд 20 үйлдвэр. Ингээд нийтдээ бол одоо 50 үйлдвэр болно гэдэг. Ийм төлөвлөгөөнийхөө дагуу бид явж байгаа. Бид бол бас төлөвлөгөөнөөс арай төрүүлээ явж байгаа. Эхний ээлжид 5 үйлдвэр оруулах. Бид одоо эхний ээлжийн үйлдвэрүүдэд ороход бид нэр бэлэн болоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай одоо паркд байр шиг үйлдвэрүүдийн сонгож тэнцсэн үйлдвэрүүдтэй үйлдвэр бол маргааш нь шууд үйлдвэрээр барих болцоо бүрдэж байна. Одоо үйлдвэрээ газраа авчлаа. Дээрээс нь бодлогын баримтанд чихэн боловсруулагдсан. Дээрээс нь одоо зөвшөөрлийн бидний олгоод өгч байгаа. Үйлдвэрээ гэрээ байгуулчаад одоо дахиад ийм чимний зөвшөөрөл, тийм чимний зөвшөөрөл гэх юмгүй бид нар одоо байгаль орчны ерөнхий үнэлгээ, үйлдвэр тус бүр дээр наривчсан үнэлгээ, техник эдийн засгийн үзүүлэлтийг одоо өргөөжийн тооцоо судалгааны үйлдвэр тус бүр дээр нь хийгээд ерөнхий дэлгүүрийг нь хийгээд мөн одоо босод баримт бичгүүдийг бид нар бүгдийг босруулаад өгч гисэн. Тэгэхээр үйлдвэр бол одоо гэрээ байгууллаа маргааш нь бол одоо зөвшөөрөл нь олгоцсон шууд үйлдвэр. Дээрээс нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бид нар төлөвлөгөөнийхөө дагуу хийгээд өгсөн байна. 14-өөс 16 онд ийм дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн бүтээн байгуулалтаа бид хийцэн. Цахилгаанаа, усаа, овсын барилгаа, замаа за нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийцэн. Дээрээс нь ариутгах татварга одоо өхрийн асуудал гарна. Дээрээс нь дулаан хангамжийн асуудал яг энийг бол нийслэлийн концессийн зүйлийн жигсаалтад тусгуулад энэ хавраас ажиллана эхэлж байгаа. За энэ дээр бас би нэг юм онцолж хэлье гэж бодож байгаа. Усны асуудлаа бид нар маш хэлбэрээр шийдсэн. Усыг бол уг нь техник эдийн засгийн үзүүлэлтээр бол налахаас татах, туул коллектороос татахаар бол гарсан. Энийг бид нар ингээд тооцоод үзэхэд их өртөг өндөртэй болоод ирэхээр усны хайгуулах газар дээр хийсэн. Налах болон саунд учраас гүний удгийн 7 сарын үрдүүлэх 4-өөс нь бол усэл ирсэн. Хоёр дээр нь бол би энэ хавар хот эхлүүлж 5 үйлдвэрийнхаа хүрээнд бол хангалт. Тэгэхээр гүний усыг шууд үйлдвэрийн одоо усаар ашиглах нэ гэдэг ийм асуудал гарч болох юм. Тэгэхээр бид нь ямар шийдсэн гэхээр тэнд байр шиг ихний ээлжийн үйлдвэрүүдийн ахуй хэрэглээний ус. Дээрээс нь тэнд ажиллаж байгаа ажилчдын ахуй хэрэглээний усыг одоо боловсруулад саарл усаар бол барилгын материалын
барилгын материалын үйлдвэрлэлд ашиглахаар бид нар тооцож хийж байгаа. Эхний ээлжинд хамгийн том сүм үйлдвэр нь бол угсмал хавтангийн үйлдвэр. За энэтэйгээ уялдаад 4 жижиг үйлдвэр орох юм. Арматурын үйлдвэр орно, бетон зургийн үйлдвэр орно, цементний үйлдвэр. Арматурын үйлдвэрлэлээ угсмал хавтандаа нийлүүлэх. Зах зээл нь бэлэн. Бетон зургийн үйлдвэрлэлээ угсмал хавтандаа үйлдвэрт нийлүүлнэ. Хаана болох вэ? Яг хөвж явахгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эхний ээлжинд орж байгаа 5 үйлдвэрээс нэг л бүтээгдэхүүн гарна. Энийг өөрөөр кластерын зарчим уялдаа холбоотой би нэгэ дэмжсэн зарчим паркийн бас гол онцлог нь өөр ийм энэ мэтлэн ингээд төлөөнийхөө дагуу явна. Дараагийн ээлжинд орох 10 өдөрч мөн адил кластерын зарчим тэндээс тодорхой бүтээгдэхүүн гарна. Тэгэхгүйгээр тэнд хаамаагүй үйлдвэрүүд ороод бүтээгдэхүүнээ хаамаагүй зараад хаашаа зарах зах зээл нь хаана байна гэдэг ийм эрэлт хэрэгцээгүйгээр эхний үйлдвэрүүдийг бид нэр ийм байдлаар төлөвлөж явж байгаа. Ямар үйлдвэрүүд орох вэ гэж бас асуудаг. Энийг бол бид мэддэг. Энийг бол барилга хот байгуулалтын яам, мэргэжлийн байгууллагын дэргэд одоо мэргэжлийн зөвлөлөөс баталж өгдөг. Тэргүүлэх чиглэлийн энэ үйлдвэрүүдийг авах юм бол импортыг орлоно. Дэвшил технологи нэвтрэн байгаль орчинд ээлтэй байна гэсэн ийм ерхий заалтуудыг нь бол манай үйлдвэртэй байгуулах гэрээний ерхий заалтыг нь бол мэргэжлийн явц гарч ирдэг. Мөн мэдээж ажлыг хариуцсан явж байгаа манай байгууллагын тухайд нэмэлт 2 зүйлийг зааж өгч байгаа. Нэгт нь бол хугацаанд барих хэрэгтэй. Ийм одоо таатай нөхцөлийг бид нар олгоод өгч байгаа. Тэгэхээр та хугацаанд барих хэрэгтэй. Одоо арматурын үйлдвэрлэх юм бол энэ хугацаанд ингэж барина гэдгийг манай инженер техникийн хэлцээс гараад ирж байгаа учраас энэ хугацаанд та үйлдвэрээ барих ёстой. Яагаад хугацаа гашгаж байгаа? Яагаад гэвэл ямар нэгэн хэлбэрээр давуу эрх авчаад нөгөөддөө зарах ийм болцоо бид нар бүрдүүлэхэд бол хугацаагаар шахаж өгнө. Та энэ хугацааг зөвшөөрж байгаа бол тантай бид нар гэрээ болох бэлэн. Хоёрт нь орон нутгийн иргэдээс ажлын байртаа болгоорой. Өөрөөр хэлбэл туслах ажилтнаас нь эхлээд одоо үйлдвэрийн ажилтны хүртэл аль болохоор 70% нь одоо орон нутгийн иргэдийг ажлын байраар авах тал дээр тавуулж шийдсэн байна. Яагаад орон нутгийн иргэдээс авах хэрэгтэй гэж? Яагаад гэвэл нийслэлийн нийгмийн эдийн засгийн зорилтод тусгацсан ажиллах. Налаах дүүргээс одоо дүүргийн байгалийн баялагийг түшиглээ тэнд одоо барилгын материалын үйлдвэрлэлийн паркийг байгуулна. Тэгээд орон нутгийн иргэдийг одоо ажлын байртай болгоно. Тэгээд ажлын байртай болгож иж одоо уурхаад хаах хэсгийг ярина гэдэг ерөнхий одоо бодгой баримт бичиг бага учраас энийг бид нар бас нийслэлийн агентлагийн тухайд дагаад явах хэрэгтэй. Тийм л. Тэр мэдээж ажлын байр нэмэгдүүлэх хийж байгаа тохиолдолд бол одоо налах иргэд маань ажил хийж байгаа тийм ажиллаж байгаа иргэд маань бол тодорхой чиглэлийн мэргэжих хэрэгтэй. Тухайн чиглэлд мэргэжхийн тулд бас орон нутгийн сургуульд цогцолтой тийм ажлууд явах хэрэгтэй шүү дээ. Энэ байдлыг бас яаж хангалтж авч үзэж байна. Тэр мэргэжлэрээс чиглүүлээд тийм сургуультай юмны болцоо юм. За паркийн хүн бий болох ажлын байранд инженер техникийн ажилтг байна. Тэр бол мэдээж ихтэй сургуульд төгссөн байсан. Нарийн мэргэжлийн ажлын байрнууд бий болно. Тоогч, цахилгаанчин, гагнуурч. Энийг бол манай налаах төвд бол хангалттай бэлдэж байгаа. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байна. Мөн одоо Герман Монголын хамтарсан оюутлогоо сургалтын төв байна. За энэ дээр мэргэжлийн сургалтуудаа бэлдэнэ. За хамгийн гол анхаарах асуудал юу вэ гэхээр туслах ажлын асуудал яригдаж байна. Тэнд одоо үйлдвэрийн ажил эхлэхээс эхлээд газар шооны ажлаас эхлээд үйлдвэрийн одоо ажил ортол одоо нарийн мэргэжлийн биш одоо зөөр тээвэрлэг одоо юу гэдэг туслах ажлын асуудал бол налаах төвөд бол их олон бий бол сургалтыг бол нас хүйс харгалзахгүй сурах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр ажилд авах нь өөрөө хувийн сектор баг. Тэгэхээр бид нар нөлөөлж чадахгүй. Тэр одоо бизнесийн байгууллага учраас компани нас цаач тэгэл одоо яаж чадахгүй. Харин бид нар бэлдэж өгөх хэрэгтэй. Таад бол ийм ажлын байртай болно. Цалин мөнгө чинь ийм байх хэвээр. Нормын хувьд чинь ийм байх хэвээр. Нийгмийн даатгал төсний ач холбогдол нь энэ та мөнхийн залуу явах уу? Та өвдлөө гэж одоо эмнэлэг твтгэхэд одоо нэг одоо эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэгтэй гэдэг юм уу? Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байх хэвээр. Хүнтэй бол ингэж харьцах хэвээр. Ийм байх хэвээр гэдэг. Ийм юм одоо бол бид нар сургалтаар бол бэлтгэхээс болж.
энэ тарин налаагчид бид нэр бэлэн байна уу гэдэг асуултаас бидний өмнө тулгарсаар байна. Өөрөөр хэлбэл бид нэр одоо гараагаар нүүрс олболж. Гараагаар бид нүүрс олболж байгаа хүмүүс бол яах вэ гэхээр 5 одоо 2 3-аараа 4 5-аараа нийлээд одоо нэг уурхай амд очиод уурхай авч байгаа байхгүй. Тэгээд одоо нэг 4 портер нүүрс гаргалаа гэж бодъё. 2 портерыг газар эзэндээ өгөөд 2-ыг одоо хувааж аваад тарчиж байгаа. Маргааш нэрэхгүй ч гэж бол. Тийм үү? Тэгээд бэлэн хэсэг байжгаад мөнгө болгоо дахиад гэж байгаа. Тэгэхээр ийм ажлын байранд бид нэр сүүлийн одоо олон жил явцсан учраас одоо ийм одоо үйлдвэрийн цаг нартаа, нормын хувцастаа, нийгмийн даатгал төлдөг албан сектор руу шилжих асуудлыг бид нэр яахын аргагүй одоо налаах дөрөв налаах бодол бэлтгэх ёстой. Нээлтийн тухай ер нь бас үзэгчдэд мэдээлэл өгье. За би энэ нээлтийн онцлогоос эхэлж ярмаар байна. За нээлтийн тухайд бол шав тавих гэдэг юм уу, нэг овс хэмж гэдэг юм уу, нэг одоо цахилгаан ус гэдэг юм уу, нэг бүтээн байгуулалтын нээлт бол юм биш юм аа. Энэ бол налаахын барилгын материал үйлдвэр технологийн парк энэ том төслийн бол бүтээн байгуулалтын одоо нээлттэй өдрөлөг хэлбэрээр бид нар зохион байгуул. За дүүргийн ард иргэдийг оролцуулан дүүргийн удирдлагыг мөн одоо нийслэл хотын удирдлагууд яам одоо толгойсон сайд дараагаар бол явуучих ёстой. Нэг бол бид нар тайлан үүднийх нээлттэй өдрөлөг хэлбэрээр бид нар зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Өнөөдөр бол бид нар Улаанбаатар хотын одоо барилгын материалын үйлдвэр технологийн паркийн одоо эхний одоо үйл ажиллагаа эхлүүлэгч гэдэг юм уу. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ийм одоо торгон агшинд бол бид бол тулж ирээд байна л да. Дандаахад биш одоо зүгээр барилгын үйлдвэр ч юм уу эсвэл одоо хүнсний том үйлдвэрч оруулаад ирд юм уу. Тэр нь хамаагүй ашигтай байна. Ганцхан сайн зохион байгуулагч, сайн үйлдвэрийн дарга бий болоосой л гэж би гордож байна. За миний хувьд бол налаахын барилгын материал үйлдвэр технологийн паркийг одоо энэ том төслийг өдөртөө явж байгаа хүний тухайд хэлэхэд налаахын барилгын материал үйлдвэр технологийн парк нь налаахаар өгөгдсөн нийслэлс хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт байна.